Сайн уу? Энэ өдрийн минь төрье. Өнөөдөр өглөөр тасаад хотын төв орсон. Хотын төвд одоо явж байна. Хотын төвд нэг хэдэн ажил байгаа. Манай өнөөдөр ажилтаа нөхрийн ажлыг бас сонирхонгоо. Хажуугаар нь манай нэг хамаатны онлайн шоп нэрс ажиллаж байгаа гэсэн. Тэгээд сонирхооч гээд ихтэй ихтэй минь очиж харангаа гоё бичлэг хийе явъя гэж бодлоо. Онлайн шопыг бас танилцуулъя. За өөрчн одоо тэл бичлэг маань ингээл хийгдэл явна өнөөдөр. Манай хүн бас өдөртөө ямар ажил хийж юу хийж явдгийг би бас харъя гэж бодоод амар хартаа тэр бүх хаа биш шүү. Зүгээр би хийж байгаа ажлыг танилцуулаад явъя гэж бодож байгаа. Манай хүн хийж байгаа нэг хөрхөн жижиг ажил байгаа. Тэр нөхрийг бас дэмжиж бичлэгэндээ оруулаад явъя гэж бодож байна. За тэг ямар ажил болох юм? Тэр влогтойгоо хамт байгаад үзэж яваарай. Тэр баяа. За бид ажил хийх газар үлээ. Манай хүн өнөөдөр ажил хийх газар бол Орос бус бол. Одоо ажил эхлэх чинь. Би ажлын гоё танилцуулъя. Сургууль бүр ийм гоё. Ялгад тассан байна. Үүд нь бүр гоёсан. Энэ одоо хоёр дууд юм уу? Ийм гоё. Ялгад тассан байна. За би нөхрийнхээ ажлыг очиж харуулъя заяа одоо. Манай хүн цонхны ажил хийж байгаа. Цонхны бүх төрлийн үйлчлэг үзүүлнэ. Цонхны фильтр хийж байгаа. Өнөөдөр бол цонхны юуг нь асуух вэ? Ногсон юм. Начнем. Барсны цонхыг янзч. Таман нөхрийн ийм ажил хийж байгаа. Цонхны ажил хийж байгаа. Тэгээд цонхны одоо өвлийн утааны фильтр шүүгч хийн. Тэгээд дээрэс нь ялаа шумуулны тор хийн. Тэгээд цонхонд эрдэнэ солоно. Цонхны бүх төрлийн үйлчлэгийг үзүүлдэг газар ажиллаж байгаа манай. Тэгээд та нар бас үйл болж байгаа юм чинь утаа тооснаас хамгаалаад өвлийн тийм фильтр хийлгүүл их зүгээр санагдсан. Манайхаас хийлгсэн. Урдан жил хийлгсэн чинь бүр амарсан. Нилээ амарсан. Тэгэхээр гаднаас бүр маш их утаа тортог тий. Орж ирд юм гэж үзсэн. Тэгэхээр таад маань бас манай хүнийг дэмжиж бидний амьдралыг сайжруулахыг дэмжиж цонхонд нь асуудал үүссэн бол бидэнтэй холбогдоорой. За тэгээд нэг өнөөдрийн үйл ажиллагаа одоо цонхон амжилтлаад дараагийн үйл ажиллагаа явна. Энэ ажлын нөхрөөрөө тайлбарлуулна. Тэгээд хамт ажиллаж байгаа хүнтэй бас танилцсан. За тэгээд нэг бичлэгийн хөл явах нь. Одоо би нөхрийгөө хүлээж авах заваараа энэ хавар жоохон сонирхоод тэгээд дээрэс нь эдитэ хийх гэж бодож байгаа. Завтаа өдрөө. Тэгээд нэг юм хөл энэ. Гадаа хүтэн байгаа ч гэсэн би ялг тасныг харсан тэр сэтгэл хөдлөлчлөө. Нөхрийгөө хүлээж авах хоорондоо ингээл юм хүн хийлгэж байгаа. Танах ямар компани бэ? Монголтойгоо цонхны компани. Монголтойгоо цонхны компани нэр гүм үү? Пришэр. Пришэр. Уцны дугаар юмас үлдэнэ. Чиний яриа сайн сонсохгүй байна. Чилж. Ани хэлээ би биччихье. Новсын салж байгаа ажил юм тийм. Новснуудын салж байгаа юм уу? Новснуудын салж байгаа. Сүм бисээ. Стохоо нараад новснууд ингээд бүх зэврээ тийм болсон. За. Тийм. Одоо тийм шинэ байна. Энэ новснуудын салж байгаа дараа ирсэн юм. Энэ хагааш байгаа бол ингээд. За. Одоо нэг зар сурчлага оруулъя. Манай хамаатны ихчийн онлайн шоп ажиллаж байгаа гэсэн. Ахын барааны. Тэгээ орж сонирхоод танилцсангаа танаас бас танилцуулаа явчих гэж бодлоо. Эдгээрээ бас хэрэгтэй юм байвал харъя гэж бодож байна. Тэгээ хамтдаа орцгоё. Сайн уу? Энэ өдрийн төрөйг өнөөдөр би BM онлайн шоп дээр ирсэн байна. Тэгээд өөрийнхөө хамгийн одоо таалагдж байгаа бүтээгдэхүүнийг сонгочод байж байна. Энэ 3 давхар одоо 304 зэвдгүү грамм тоогоо байгаа. Энэ тоогоо эрүүл хам шаардлага гэсэн. Европ гэсэн болохоор Европ руу гардаг бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ тоогны одоо давуу тал нь бол энэ зүрийн үр одоо хийцгэлтэй. Одоо энэ хийцгэл нь зэвэрхгүй, тэг, хуурахгүй, төлөвтгүй, наалтгүй гэдэг.
толгойн цог хоёр алга. Сайн уу өдрийн минь Улаанбаатар хот дахь бидний завгүй амьдралын ажлын өдөр маань явж байна. За өнөөдөр нэг ажилтаа гээд гадуур орсон чи тэр ажил маань хойшлогдоод тэгээд манай хүн цонхны ажил хийж байгаа. Тэгээд цонхны ажлын хүртээганд сонирхонгоо хамтдаа явъя гэж бодож байна. Тэгээд нэг тэмдэглэн да. За тэгээд нөхрийг хүлээж байгаа хооронд влогийн эдиттэй хийж бодож байна. Өдрийн минь бидний ажлын өдөр явуулж байна. Баатан цонхны эрдэнэ солихуул ажиллагааны ажил явагдах байна. Засаг хийж байгаа айлын цонхыг энэслэн. За өнөөдрийн ажил цонхны эрдэнэ солихуул ажиллагаа юу? Баатан эрдэнэ амралтсан. Аха. Ямар ч юм уу. Эрдэнэ ер нь муудах чараа нөгөө цонхоор салхи. Тийм салхисаа байдаг. Тэгэхээр эрдэнэ муудсан бол эрдэнэ ангид бас салхина. Цаашнаа бас бодё. Цааш нь эрдэнэ гэж байгаа. Тал цонхны эрдэнэ. Бас тустай тийм үү? Бакун цонх болгоно өөр эрдэнэ тасаа. Энэ бол энэ эрдэнэ дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр та нарыг бэрийнхэн эрдэнэ ингээд дараад үзэх хэрэгтэй байна. За. Дарж үзээд хатуурсан байвал энэ бол тэр эрдэнэ ажиллаа болсон юм гэж байна. За. Зөөлхөн байх юм бол одоо энэ шиг зөөлхөн байх юм бол өөрөөс хас ажил тасаж байгаа. За. За ингэж салдаг байх нь эрдэнэ авлаа нөхрөн буцаа эрдэнэ чихэд энэ роликор ингэж тийм байна. Энэ бол зүгээр л нэг жижиг ажил. Миний ам хялбар ажил. Хялбар ажил. Яг ч тийм ч сэлбэр биш л дээ. Хэцүүлдэ энийг хийх. Түүнээс бол яг манайх ч одоо шилээр одоо бүх төрлийн юм шүү дээ. Шилэн хан хийн. Шилэн тасалгаа өрөө хийн. Хатаасан шил, лови шил, энгийн шил гэх бүх үйлчлэг. Шилэн басаад хийн, металл басаад хийн, хаалга хийн, гонх хийн. Ерөн шилтэй холбоотой бүх юм хийн. Би одоо ер нь бол бүгдийг хийж сурж байгаа. Шилнийхээ скиллээр хийж чаддаг юмнуудын скиллүүдийг болон сайжруулна. Би туслагаар явж байгаа. Эрдэнэ ингэж авч өгнө. Бааж дэвсгнүүдийг авч өгнө. Өнөөдөр би туслах ажил хийж байна. Ажуулан бас бичлэг хийж та. Эндээс тэгтээ ямар гоё харагддаг юм бэ? Кофе. Тийм анзаарсан кофе хоол авч өгсөн чинь надад нэр. Гадар хоол ийцэн байна. Эндээс бүр ямар гоё харагдав. Энэ уртлаа уулыг богд болгодог. Дагаачаа. Гоё битээ уул модаа хараал. Сэрж ирж байна. Дотын төвчөөс амар утаа тоос харагддаг шүү тий. Хатан их юу болж яаж асах вэ? Логин бичлэг явлаа шүү. Логин бичлэг явж байгаа шүү. Таа хатан их болохгүй. За манай юу ч бүх юм хийж чаддаг ах. Энэ дэрний засварыг хийж байна. Ажил үргэлжлэсээр харах болсон. Би даарж байна. Дараад бараг тусалж чадахгүй нөө. Гэтэ энэ хоёрыг авч өгч мөн. Туслал явж 8 хүүтэн байна. Даарж байна. Бүрхэн дөрөвдөчлөө. Бас яг хүүтэнд юм аа цонхон голоо их хүүт юм байна. Өдөржингүүл даарж зогслоо. Яг зогсоодсэн чинь нуруу өвдөж юм. Үгүй нуруу хөшөж хүлэгдэж байна. Хатаста сасараад байгаа гоё яана. Тэгэрч чинь. Хатаач юм хүүт юм бэ? Өглөө рааз жагалтай боломж алгаа. Дараад баг дараа миний нэр амж би өвддөг гэж хэлсэн. Өвддөг ингэж ингэдэг чинь гэдэг юм. Би талуурж байгаа юм шиг мэдэрч боддог тийм. Жон даарчлаа. Тэг лоо чинь гэртээ хооцож халуун мишокнд орё. Мишокнд мас мэдчихлээ. Усны багтаамжнаас болоод өнөөдөр бичлэгээ маш муу хэлээ. Энэ гоё ажлын влог орлоо гэж болсон ч юм. Баларсан болцоо байх гэж. Утасныхан тохиргоогоор өөрөө бас баахан оролцсон байна. Тэгээд янз бүр болсон байна. Бүр чачи битээ өдөржингөө харьцлаа. Тэгээд хамаг ямиг цэгцлээ. Бүх аппликейшнуудаа устгалаа. Миний утасны багтаамж нэр үнэхээр маа. Тэгээд би ингээд
Тэгээд юу болсон байхгүй багтаамж авсан байхгүй тэгээд тэрэн дээр нэг тохиргоог нь алдуулаад амар юм болсон байна. Одоо тэг гайг байх гэж найдаж байна. Өнөөдөр ажилланаа сайхан өнгөлөө. Хөлтөд туслаад манай цонхныхоо юм хийчихээ. Цагийн таараа сайхан амраад дараагийн гоё ажлын блогоор нөхрийн ажил дээр яг өдөржингөө хамт хийгээд туслахаар ажиллая гэж бодож байгаа. Өнөөдөр бол ажилласан чинь амар даалаа. Тэгээ юм юм зөөж өгөх хэрэг юм. Заван дэсэн болохоор хуцмарч өгөх юм шиг хэцүүлээ. Тэгээд одоо харин. зэн утаа тоос зэрэг хайпа фильтр байгаа. Тэгээ өглөө Өглөө маскны материал. тийм үү маскны материал за. Тэр утаа бол 86 өдөр шүүж ингэж байгаа. Аха. Тэгэд бас ууччих. Автоматын нөхцөл угаас агарын бохирдол маш өндөр байгаа шүү дээ. Тийм хүмүүс ингээд бүгд болон гэр бүлийнхээ эрүүл аюулгүй амьд гэх юм бодоод бүгд мутаж шүүгч байгаа юм байна. Энэ арамт нь хийчээд тэгээд арам нь өөрөө юм төмөртэй. Тэгэхээр өөртөө гэртээ маш гэсэн юм байна. Хүүхд хамгаалалт торон дээр нь чийж болон торгуу исэн чийж болно гэсэн юм. Тэгээд өнөөдөр хэдэн сар хэдэн билээ тэрийг яачих тэгээд хэр удаж ямар шалгаж. Тоошоо ер нь бол ингээд нөгөө цонхныхоо онгойлгох хэр их онгойлгож байгаа самараад энийг бохирдсон шүү дээ. Их онгойлгох тусам амархан бохирдно. Тэгээд салууд яах шүү. Их онгойлгох тусам уу хаалга цонхон онгойлгох. Цонхон агаар их орох тусмал гаднаас ч удаа тоос шуурыг. Шүүт тийм үү. Сайн шүүмэл гэсэн үг байна. Тэгээд юу гэж байна? Гэтэ надад л өвлийн нөхцөл тас ингээд амар гоё юу гэдэг юм. Тулаахан нөгөө салхаараа баг оруулаад гэдэг тийм. Салх баг оруулаад юу яаж энэ дээрх ингээд тоос нь авчих юм. За чи авчих. Тэгээд энэ дээр тоосын бичлэгийг авчих. Тэгээд хэдэн дараа яг энэ дээр тоос авчихгүй гэх юм байна харъя. Сая зуны юм фильтртэйс тийм. Зуны фильтрийн уус өөрчлөсөн байж шүү дээ. Зуны тэгтээ зуныхаа ерөөсө дундуур нь сальж мэлж угааж мгаагүй. Нэг угаалаа. Нэг уус. Нэг л угаас. Манай ч уус энэ яг тоос шуурахтай болох. За ингээд сайхан тоос нь аваад ажиллаад дараа нэг харъя тийм. Амбара. Өдрийн төргий. Бидний ажлын өдөр үргэлжлээд явж байна. Өнөөдөр өглөөр тосоод Гигамарт онлайн шоп дээр очиж цэгцэглэгчний талаар зар сурталчилгаа хийх гэж байна. Зураг авалт хийх гэж байна. Тэгэхээр өглөөр тосоод энэ дотор ингээ юмнуудаа аваад ингээд явж ийн ажиллаа гэхээр тэг бичлэгүүдтэй мань хамтаагаарай. Дээрэс нь Гигамарт миний яг хамтарч ажиллаж байгаа хоёр дахь газар байгаа. Тэгээд харин тийм өнөөдөр ингэчлээ. Жонхоногтай татаа хавтай тэгээд нөгөө газар маань юм хамаар бэлдсэн. Тэгж яахад би өнөөдөр ингэсэн гэдэл тань шимэрчээс очив. Тэгээд энэ талаас бичээл яваасаа. Нүд яагаад дулаасан бэ гэхээр би өчтөр огцон ууралсан. Бурхан намайг уурлах дургуултай. Нүднийхээ суцыг хаарлал ууралсан байна. Гэтэ ууралсан ч гоё лээсэн л та. Үгүй аяа гоё дотор онгод юм лээ бас яг. Гэтэ одоо ихгүй байхыг угаасаа хичээж амьдэрдэг би. Тийм ууртаа болохоор ямар үр дүнд хүрэхийг би бүгдээрээ удаан угсаагаараа мэдчихэж байгаа болохоор аль болох энэ уур гэдэг зүйлийг дааж амьдрахыг уг нь хичээдэг. Тэгээд өчтөр бүр үнэхээр жоохон уурсан. Өнөөдөр тэгтээ гайгүй. Одоо яах вэ? Нүд маань ингэсэн чинь цаанаас нь болох зүйл болж байгаа л үү те. Тэгээд өнөөдөр гоё ажиллаа. Амжилттай хийж бодож байгаа юм. Тийм би харин тийм би одоо тэ уус уурлмааргүй. Уурлахгүй ер нь би уурлмааргүй. Ер нь гэхдээ би уурлмааргүй байгаа. Чи надад бас юу гэлээ? Би чамайг өстой дахиж хизээж уурлуулж үйлдэхгүй би баярлалаа уулуулна гэсэн чинь юу гэсэн үг төрж байгаа. За энийг нойл ойрол учрын бол одоо энэ тийм хүн ярмааргүй наа. За өнөөдөр тэгээд цас орсон амар гоё юм уу? Үнэхээр гоё. Айгүй ихээр болж байгаа болохоор бүр бас гоё цаснаар хэлэвэл гоё болохоор юм шиг санагдчихэв. За тэгээд түр гоё. Яснаар нэг юм яриад явах мартсан юм шүү дээ. Би ингээд ер нь цахим ертөнцийн цаанаас ингээд орлого болох талаар өөртөө жоохон өөрийгөө хөгжүүлээд явж байгаа байхгүй.
Тэгсэн чинь гигэмарт ингээд очиж нөгөө бичлэг хийх амар гоё юм. Яг бүр зар сурчлагын маягийн бичлэг бид нар хийж явж байгаа надад амар гоё юм. Шинэ сарилчиг санагдаж байгаа. Тэгэхэндээ жоохон миний арга барилтаа таарахгүй мөн гэсэн чинь одоо л энэ одоо шинэ зүйл сурж байгаа гэдэг бодож байгаа. Тэгэхээр гоё дэвшин дэвшлэл. Ямарсан тэгэл ийм юм бас их сурч байгаа зүгээр. Яг хасаа тэгэхээр хэмжээ хэрвээ дэж чадахгүй бол загуух захын нэвч өршүүлдэг хэлэл мэдгээд дандаа ямар ч өгдөггүй болж өрөх зай бондоо төлж хүчин мөлдөх орно шүү. Сайн уу? Энэ өдрийн төргий өнөөдөр би Түүхэн Монгол шоурум дээр ирсэн байна. Өнөөдөр хийх ажил маань Гигамарт онлайн шопинг голоц цэцлэгч багснуудыг танилцуулахаар ирсэн байгаа. Ажил дуслаа, бичлэгээ хийж дуслаа. Би өнөөдөр энэ Түүхийгээд шоурум дээр ирж бичлэгээ хийж байгаа. Өнөөдрийн ажил маань энэ багсууд танилцуулах ажил явуулж байгаа. Энэ гоё багсууд байна. Одоо энэ багсуудыг сайн бичлэгэндээ бүртгээс оруулаад явлаа. Энэ багснуудыг надад үнэхээр таалагдчихна. Би ч амар эмгэгцтэй амар дуртай байхгүй. Тэгээд надад өөрт маань ийм их самнууд маш их хэрэгтэй байдаг байхгүй. Ийм бүх ингээ хамгийн маа ингээд ялгаад хийчихнэ. Тэгээд ийм ингээд таалагдчих. Энэ миний бүрхэн надад ийм бүр амар таалагдчих. Ийм бүрхэн багснууд. За хамгийн гоё нь надад ийм ботлоо. Би маш их нөгөө боталтай. Тэгээд ботлууд маань ингээд хадгалж жоох хэцүү. Тэгээд яг ийм савтаад байвал нэр үнэхээр гоё. Гоё. Өнөөдөр ажил маань ингээд туслаа. За ажлаа тусчлаа. 내가 있는 데 못해.